Сайн байцгаана уу, тулгын согт автоморил. За өнөөдрийнхөө босын явдлыг ярих гэд бэлдээд сууж байна. За өнөөдрийн маань хэрэгээр маш сэтгэл эмзэглүүлэн, маш нэгэн нууцлаг, маш учир нь олдохгүй байсан нэг хэргийн талаар ярих гэж байна. За энэ хэргийг мөрдөж байсан мөрдөгч бүр сүүлдээ аргаа бараад хөргөчийн зургийг ингээд толгоон дээрээ тавиад унтчихсэн гэж аахгүй. За яагаад вэ гэсэн чинь энэ хэрэг үнэхээр учир нь олдохгүй, үнэхээр хэцүү байсан. За тэгээд би бүр аргаа бараад хөргөчийн зургийг толгоон дээрээ тавиад миний зүудэнд шултгой орж ирээд ямарваа нэгэн сэжүүр, ямарваа нэгэн зүйл хэлж өгөөч гэж бүр ингээд залбираад унтдаг байсан гэж хүртэл ярьж байгаа. За энэ хэрэг нь 2005 оны 9 сарын 10-ны үүрийн 5 цаг 20 минутанд 119-т нэгэн дуудлага ирснээр илэрдэг. За манай охин ерөөсөө сэрэхгүй байна. Зөндөө сэрэх гэж оролцлоо. Сэрэхгүй байна. Хурдлаараа гэсэн тийм дуудлага байсан байгаа. За дуудлагыг өгсөн хүн бол охины ээж байх бөгөөд түүний мэдүүлгээр охин маань ахлах сургуулийн сурагчаа. За хичээлдээ өглөө ирж явдаг болохоор үүрээр би босч ингээд охиныхоо хоол ундгийг бэлдэж өгд юм аа. За тэгээд охин маань сэрдэг цагтаа ерөөсөө сэрэхгүй болохоор нь өрөөрөө н ороод сэрэх гэсэн чинь ийм зүйл болчихсон байсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За 119-ын дуудлагын дагуу очиход охин харамсалтайгаар аль хэдийн амь насаа алдсан байсан байгаамаа. За ингээд 119-ын нөхцөл байдалтай танилцаад тэрийн газрыг тухайн охины өрөөг ингээд шалгаад үзсэн чинь нэг л зүйл биш болж таарсан байгаа. За энэ бол гэмт хэрэг байж магадгүй байна гэд мөрдөгчдийн багийг дуудсан байгаамаа. За мөрдөгчд хэргийн газар дээр хурч очин нөхцөл байдалтай танилцахад анхны бөгөөд шууд дүгнэлтээр охины өрөөнд дээрмийн шинжтэй зүйл болсон байна гэж дүгнсэн. За хэргийн газрын үзлэг шалгалтаар охины өрөөний шалан дээр хүнжил дэвссэн байсан ба талигаач охин тэр хүнжил дээр хэвтсэн байдалтай олддог. Талигаач охины нүүр хин нэгэнд цохиусан бололтой маш том хөхрөлт болон хавдалт үүссэн байдаг. За мөн өрөөний цонхны ялаа шумуулны тор урагдаж шүүгэнүүдийн нүднүүд бүгд онгорхой байсан байдаг. За хэрэгтэн хэргийн уул мөрөө балахын тулд энэ тэндгүү ус асгасан байдалтай байсан байгаа. За ээжийн мэдүүлгээр ухаангүй хэвтэж байсан охиноо хараад ямар нэгэн муу зүйл болсон бололтой гэж бодоод өмд дотоожийг нь шалгаж үзэхэд цус байхыг олж харсан байгаа. За тэгээд охиноо эмнэлэгт очоод сэрхээрээ өөрөөсөө сэжиглэх үедээ гэж бодон түрүүн тусламжийнхныг ирэхээс өмнө охины өмд болон дотоожийг нь сольсон байсан байгаамаа. За ингээд мөрдөгчд охины нөхцөл байдалтай танилцахад охин ямарваа нэгэн хүчрхийлэлт автаж хүчингийн гэмт хэргийн золиос болсон байж магадгүй гэж дүгнсэн байгаа. За хамгийн аимшигтай нь энэ хэрэг нь гэр бүлийн бүх гишүүд унтаж байх хооронд болсон үйл явдал байгаа. За энэ хохирогч охины өрөөний хажуудалд залгаа өрөө нь болохоор аав ээжийн өрөө. За аав ээж нь тэндээ унтдаг. За дүүнэр нь болохоор зочныхоо өрөөнд унтдаг байсан байгаа. За тэгэл урдын адилаар оройн хоолоо идчихэд өрөө өрөөнд ороод унтсан гэсэн мэдүүлгийг ингээд гэр бүлийн бүх гишүүд өгдөг. За тэгээд аав ээж дүүнрээс нь ямарваа нэгэн чимээ сонсоогүй хүн орилох ч юм уу хүн орж ирэх чимээ сонсоогүй гэдээ асуусан чинь болохоор ямар ч чимээ сонсоогүй гэсэн мэдээлэл өгсөн ба. Үүний учир шалтгааныг мөрдөгчд юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхлээр хүн биш ямарваа нэгэн гэмт хэргийн золиост өртөх юм уу ямарваа нэгэн маш хүчтэй аимшигт юм зүйлд өртгөөрөө өөрийн ирэхгүй хөдөлгөөнгүй болоод ийм ямар ч чимээ гаргаж чаддгүй гэж аахгүй. За тэгээд түүний адилаар энэ охин ямар ч чимээ гаргаж чадаагүй, ямар ч хөдөлгөөн хийж чадаагүй байсан байхаа гэж дүгнсэн байгаа. За мөрдөгчд хэргийн газраас ямарваа нэгэн зүйл алга болсон уу гэж шалгаад үзсэн чинь талигаач охины төрөвчнээс 20,000 вон алга болсноос өөр бусад зүйл ерөөсөө алга болоогүй байсан байгаамаа. За ингээд энэ бүхнээс үзэхэд хэрэгтэн дээрмийн сэтэлтэй биш, гол зорилго нь хүчингийн сэтэлтэй энэ охиныг хүчиндэх гэж орж ирсэн байх магадaltaй гэж давхар үздэг. За ингээд талигаачийн задлан шинжилгээний дүгнэлт гарахад охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болж мөн боомлуулж нас барсан гэсэн дүгнэлт гарсан байгаа. Задлан шинжилгээгээр охины биеэс хэрэгтний үрийн шингэн буюу эр бэлгийн гарч ирсэн байгаа. За ингээд хэрэгтний ДНХ-ийг илрүүлж чадсан ч гэсэн 2005 он гэхэд одоогийнх шиг ийм дата их байхгүй байсан учраас ерөөсөө энэ ДНХ-тэй таарах хүнийг олж чадаагүй байсан байгаамаа. За хэргийн газраас хэрэгтний болох хурууны хээний хилтерхий олдох боловч мөн олох боломжгүй байх бөгөөд ойр хавийн оршин суугч нараас сэжиг бүхий хүн олж харсан эсэх. За тэгээд гудамжны камерын бичлэгт ч олигтой зүйл олж харагдаагүй байсан байгаа. За мөрдөгчд охины хамаатан садан хөвшүүд багш сурагчид цаашлаад өмнө ял эдлэж байсан хүмүүс гээд нийт 200 гаруй хүнээс ДНХ-ийн шинжилгээ авахд таарах нэг ч хүн одоогүй байсан. За энэ хэрэг ингээд маш ээдрээтэй болж ирсэн байгаа. Ерөөсөө ДНХ-ийг таарахгүй, хурууны хийж байхгүй ийм маш ээдрээтэй хэрэг болж эхэлсэн байгаа. За ингээд хэрэг илрүүлтэндээ орцгоё. За мөрдлөгийн явцад энэхүү хэрэгтний ДНХ
энэ хэрэгээс 4 сарын өмнөх өөр нэгэн хүчин болон дээрми хэрэгээс илэрсэн болохыг олж тогтоодгоо. 4 сарын өмнөх хэргийн хувьд болохоор эгчтүү хоёр гэртээ амьдардаг байсан. За тэгэд эгч нь гэртээ байхгүй хойгоор шөнийн 4 цагт балконоор нь энэ охидын гэрт нэвтэрч ороод дүүгийн хүчинтсэн байсан байгаамаа. Түүгээрч зогсохгүй охиныг айлгаж чичээгээ те. За би та хоёрыг ингээд хамт амьдрдгийг чи мэдэн шүү. Чимээгүй яваарай гэж айлгаж чичээч гаргасан байхгүй. За тэгээд гарахтаа зүгээрч гараагүй. Бас 20,000 вон аваад за тэгээд нөгөө нэг зоос цуглуулдаг гахаа авдсан шүү дээ те. Зоос цуглуулдаг гахыг нь хүртэл аваад за тэнд байсан нэг юм бүтэн шоколадыг хүртэл аваад явсан байхгүй. За энэхүү хохирчийн мэдүүлгээр болохоор 30-аас 40 насны ийм царайлагдуу царайтай. За тэгэд хөлөндөө өсгүү ийм хүн байх шиг байсан. За тэгээд манахаас гарч яваад машины мотор дугарах чимээ гарсан, машин асах чимээ гарсан. Тэгээд тэр хэрэгтэй машинтайч байж магадгүй гэсэн тийм мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээд мөрдөгчд өдөр шөнөгүй уулна ингээл энэ хэрэгтнийг олохгүй маш их хайсан бамаа. За тэгэл хайгаалсан те ерөөсөө олдохгүй. За тэгсэн чинь нэг өдөр шөнийн 3 цагт цагдаа хэлс дуудлага ирдэг. За тэрхүү дуудлага нь болохоор хоёр эмэгтэй цугтаа амьдардаг гэх ба за тэрхүү хоёр эмэгтэй нь бид хоёрыг ингээд гэрийн гаднаас нууцаар эрэгтэй хүн харж байхыг олж харлаа. За тэгээд айсандаа ингээд цагдаад мэдэгдэж байна. Та бүхэн хурж ирээд шалгаад өгөөч гэсэн тийм дуудлага байсан байгаа. За мөрдөгчд энэхүү хэрэгтэй урд урдын хэрэг холбоотой байж магадгүй гэд яаран оцсон байгаа маа энэ хэргийн газар дээр. За мөрдөгчд дуудлагын дагуу энэ хэргийн газар яаран очоод шалгалт хийж үзэхэд хэрэгтэн аль хэдийн зутаасан байсан байгаа. За тэгээд тэр хэрэгтнийг зогсож байсан газрыг ингээд шалгаад үзсэн чинь нэг юм ус шиг шингэн зүйл байсан байгаа. За тэгээд тэр ус шиг шингэн зүйлээс дээж аваад шинжилгээний лаборатори руу явуулаад үзсэн чинь эр бэлгийн эс болох нь ингээд тогтоогддгоо. За тэгэд энэ эр бэлгийн эс хинийх байсан бэ гэхлээр урдын хоёр хэрэгтэй холбоотой хэрэгтний ДНХ-тэй яг таарсан байгаа. Тэгэхээр ямар муухай хүн байсан ингээд ойлгомжтой болж эхэлж байгаас тий цонхны цаанаас нууцаар хараад тэ гач үйлдэл хийгээд тэ ингээд өөрийгөө хангаа байж гэнэ гэдэг ч одоо ямар аимшигтай хүн бэ тэ олон сар олон мөрдлөг явуулсан ч хэрэгтэй холбоотой юу ч олдохгүй байсан бөгөөд энэхүү хэрийг мөрдөж байсан мөрдөгч азар нэгэн мэдээлэл олж авдаг. Манай гэрийг манай охины өрөөг нууцаар эрэгтэй хүн харж байсан гэх хит хитэн найз эмэгтэйчүүдийн хоорондоо ярьж байсан яриа байдаг бөгөөд тэрхүү яриаг сонсоод мөрдөгч хэрэгтний оршин суух газрыг таамаглаж чадсан байгаа. За хэрхэн таамагласан бэ гэхлээр иймэрхүү цуврал хэрэгтнүүд өөрийн оршин суух газраас буюу гэрээсээ холоор иймэрхүү гэмт хэрэгэ үйлддэг байсан байгаамаа. За хэрэгтний хэрэгэ үйлдсэн газрууд болон дуудлага мэдээллүүд өгсөн газруудыг шалгаад үзэхэд яг тэр голд орших хороол донд хэрэг бүртгэгдээгүй байдаг ба хэрэгтэн энэ зурган дээр гарч буй яг энэ голын бүсийн хороол донд амьдардаг байж болзошгүй гэж таамагласан байгаа мөрдөгчд. За тэгэд энэхүү яг тэр голын хэсгийн хорооллын 20-с 40 насны эрэгтэй хүмүүсийн ДНХ-ийг авч шалгаж үздэг. За энэ дундаас нэг эрэгтэй хүн ДНХ шинжилгээ аль болох өгөхгүй хичээж гэртээ байхгүй байна. За томилдоор явцсан байна гэсэн тиймэрхүү шалтгаануудыг тоочж ерөөсөө ДНХ шинжилгээ өгөхгүй байсан байгаа. За тэгэд мөрдөгчд шууд аргаа бараад энэ хүнийг гэртээ байж магадгүй гэж шууд гэрт нь хэлэхгүйгээр очиод шалгаад үзсэн чинь ашгүй энэ хүн гэртээ байсан байгаа байхгүй. За тэгэд мөрдөгчд уулзсан гутаа яагаад ингээд ДНХ-ийн шинжилгээ ерөөсөө өгөхгүй байна гэдгсэн чинь би ерөөсөө ингээд завгүй байж штэ. Би маш их ажилтай хүн. Яахлаар би ер нь ДНХ шинжилгээ өгөх хэрэгтэй юм баста ингээд айгүй тийм байр сууриа илэрхийлсэн байгаа. Мэдээж ингээд мөрдөгчд энэхүү эрэгтэйгээс ДНХ шинжилгээ авч чаддгаа. За ингээд бүх ДНХ шинжилгээний хариу гарахад яг тэр ДНХ шинжилгээ өгөхгүй гэдээсэн залуугаас яг тэр ДНХ шинжилгээ өгөхгүй гэдээсэн залуугийн ДНХ хэрэгтний ДНХ-тэй яг таарсан байгаа. Аимшигтай байгаа сте маахан. За ингээд мөрдөгчд шууд энэхүү хэрэгтнийг тогтоогоод байршлыг бас тогтоогоод яаралтайгаар баривчлахаар явсан байгаа. За тэгэхээр хэрэгтнийг болохоор ажил дээрс нь баривчилж авч чаддаг. За ингээд хэдүүлээ хэрэгтнийг Юм гэж нэрлэе. За Юм бол 29 настай. Ер нь бол царайлаг залуу. Компанид нэр хүндтэй. Компани ер нь бол маш сайн ажилтан ийм залуу байсан байгаа. Ажилтай гарамгаа ажлаа ерөөсөө тасдаггүй ийм залуу байсан байгаа. За тэгэд мөрдөгчд энэ залуугаас мэдүүлэг авч эхлэхэд залуу шууд хэрэгээ тэр дор нь хүлээдэг.
Тэгээд яагаад энэ хэргийг үйлддэг байсан бэ гэд асуусан чинь би урд нь найз охинтой байсан. За тэгээд тэр найз охиноосоо салаад иймэрхүү гэмт хэргийг үйлдэх болсон гэсэн мэдээлэл өгсөн байна. За юм бол найз охиноосоо салаад ингээд гудамжаар тийм дими сэлгүүцэж те эмэгтэй ганцаараа амьдарч байгаа. За тэгэл эмэгтэй одоо хүмүүсийн гэрийг ингээд шагааж үздэг те иймэрхүү гаж үйлчлэлийг гаргаж ирсэн байгаа. За талигачийн амь насанд яагаад хүрсэн бэ гэд мөрдөгч асуусан чинь талигач охин бол орилох гэдсэн тий орилох гээд ахлаар нь би нүүрлөнд хит зогсон. За тэгээд нүүрлөнд хит зогсныхаа дараа би боомлоод алсан. Тэгээд би хэрэгээ үлдчихэд гэрээс цухтаагаад гарсан. За тэгсэн чинь цухтааж явж байхдаа би ямарваа нэгэнтэй одоо хурууны хээ янз бүрийн зүйлээ үлдээсэн юм биш байгаа даа гэж буцаж очоод гэрийг ингээд усаар ингээд цацаж одоо янз бүрийн уул мөрөө арилгасан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Мөрдөгчдөд юм бас нэгэн бүр хүн итгэмээргүй те нэг зүйл ярьсан байна. За тэрхүү яриа нотхлоор мөрдөгчөө би ингээд энэ бүх үйлийг зүүдлээд байна л гэж бодсон штэ. Би зүүдлээд байна л гэж боддог байсан чинь энэ одоо энэ хэрэгүүд маань үнэхээр үнэн байсан юм байна гэсэн юм бүр солиотой мэдрэл мутаа хүн шиг юм зүйл ярьсан байгаа байхгүй юу. За тэгээд мөрдөгчөд бол энийг бол ингээд худлаа те ялаас хөнгөлөгдөх гэж те ийм солиотой хүний дүр тоглож байна, галзуу хүний дүр тоглож байна гэд ялын дээд хэмжээг уулна өгөх гэж маш их хичээсэн, прокурорын албанаас бас маш их хичээсэн ч гэсэн юунд шүүхээс 15 жилийн ял оноосон байгаа. Маш харамсалтай те. Дөнгөж амьдрал нь эхлэгч хийсэн те ахлах сургуультай маш одоо гарамгай мундаг сурдаг байсан юм бяцхан охиныг те нэг муу гаж донтой юм залуу ороод те амьд нь хүрсэж гин гэдэг маш харамсалтай. Тэгээд юу н охин хүүхдээ те шүн оройн цагаар явахт нь те заавал асууж шалгааж заавал тандаж те ингэж байгаараа тэгэхгүй бол те ямарваа нэгэн зүйл эрсдэлтэй зүйл бас байгаа шүү те эн чинь хүний л нийгэм юм чинь те муу хүмүүс байгаа, сайн ч хүмүүс байгаа. Гэхдээ би бол муу хүмүүсээс илүү сайн хүмүүс их байдаг гэж боддог. Тийм ч учраас манхаа үр хүүхдээ анхаарлаа сайн тавиараа, үр хүүхдээ хайрлаарай. Тэгээд өнөөдрийн дугаар энд хүрээд ингээд өндөрлөж байна. Тэгээд манхаа лайк дараарай, subscribe дараарай. Тэгэл байнга дэмжиж гой комент бичиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Бүр уншаад үнэхээр урам зориг орж байгаа. Тийм байна. Тийм болохоор би бас хичээнэ. За тэгээ манхаа баярлаа. Үр хүүхдээ хайртайгаараа. Баяртай.